Хаврын чуулган өнөөдөр 120 гишүүний эрсдэгээр нээлттэй хэллээ. Чуулганы нээлтийн хурлаанд төрийн өндөр албан тушаалтнууд, дипломат, төлөөлөгчид болон иргэдийн төлөөлөл оролцсон юм а. Хаврын чуулганд 2 гишүүвчтэй, 2 гишүүн чөлөөтэй, 2 нь гадаад томилолттой гэх мэдээллийг өгч байна. Чуулганыг нээж хэлсэн үгэндээ улсын хурлын дарга учрал ард иргэдийн итгэлийг хүлээж энэ танхимд сууж байгаа гишүүдийг бүрэн эрхийг хугацаанд хариуцлагатай ард иргэдийнхээ төлөө ажиллахыг хатуу анхаарууллаа. Улсын хурл бүрэн эрхийн хугацаанд буюу өнгөрсөн 2 жилийн турш 119 удаа хуралдсан байна. За гэхдээ эдгээр хурлын ердөө 19% нь суусан улсын хурлын гишүүн байгааг санууллаа. Тиймээс гишүүдийн эрс идэвх оролцоог хим л оюун суурилсан технологиор иргэд өөрсдөө хянах боломжийг бүрдүүлж байгаагаа мэдэгдлээ. Хурал чуулгандаа сууд сонгогчдоо төлөөлөх үндсэн ажлынхаа 81%-ийг тасалсан хууль тогтоогч байгаа цагт парламентын нэр хүнд итгэл дархлаа сулрана. Нээлттэй парламентыг бүрдүүлж иргэдийн хяналтыг бэхжүүлэх чиглэлээр улсын хурлын үйл ажиллагааг илүү ил тод нээлттэй, цаас биш цахим, баримжаа сураг биш, баримт нотлохонд үндэслэн хөгжүүлэх зорилгоор чуулганы завсарлагын хугацаанд улсын хурлын тамгын газар парламент эмээн платформыг нэвтрүүллээ. Улсын хурлын гишүүдийн эрт санал хураалт, хурлын тов, өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, ажлын хэсгийн оролцоо, идэвх зэргийг бодит цагийн горимоор нээлттэй мэдээлж, эдийн засгийн нийгмийн 4 үндсэн салбарын 12 дид бүлгийн 160 гаруй үзүүлэлт бүхий их хөгжил статистикийн дашбордыг улсын хурлын гишүүд та бүхэнд тарааж хэрэглүүлж эхэллээ. Энэхүү дашборд улсын хурлын гишүүдийн эрт зорилтоо идэвхийг нээлттэйгээр харах боломжийг бүрдүүлэх бөгөөд иргэд сонгогч гэсэн тэр сонгосон гишүүнийхээ ажлын тайлан эрт болон идэвх оролцоог цаг тухайд нь хардаг шин соёл бүрдэх болно. Энэхүү дашбордыг амлиулах зорилгоор хиймэл оюун ухааныг нэвтрүүлж парламентын үйл ажиллагаанд ашиглах их хөгжил судалгаа мэдээлэл боловсруулахад ашиглаж эхлээд байгааг эрхэм гишүүд та бүхэндээ хэлье. 2026 оны хаврын чуулганаар 30 гаруй хуулийн болон тогтоолын төслүүдийг хэлэлцэх хуваарьтай. Тухайлбал засгийн газраас өргөн барьсан татварын багц хуулийн шинжилэл чуулганы гол сэдвийн нэг болж байна. За шинжилэлд нэмэгдсэн үртгийн албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, мөн хувь хүний орлогын албан татвар болон татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах асуудал багтаж байгаа юм а.